Зохиолч түүхч Лодо Дамбын шагналтан хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн Сүрьягийн мэндэлсний 100 жилийн энэ жил тохиож байна. Ойн хүрээнд түүний 1984 онд бичсэн Гисэр жангарын гаравчмлыг ном болгон хэвлүүллээ. Энэ ном маань 1986 онд манай өвөө амьдралынхаа туршид бичээд бэлэн болгоод хэвлүүлэхэд наашаа хэл зохиолын хүрээлэл илгээсэн байдیں۔ Тэр нь тухайн үед нийгмийнхаа нөхцөл байдлаас хамаарат хэвлэгдлгүүд дарагдаад 90 он гараад нөгөө арчлал болоод тэгээд ном маань дарагцаар байгаад 2000 онд миний гар дээр би бол өвөөгийнхөө зээх хүн л дээ, том зээх хүн. Тэгээд энэ номыг 2000 оноос хойш хэвлэх гэж бид нэр оролдож явсаргаа цагийн тохироонд одоо яг өвөөгийн маань 100 жилийн ой дээр хэвлэгдэж байгаа юм. Өвөө маань энэ Монгол жангарын онцлог нь гэвэл бусад жангуудаас юугаар онцлогтой юм бэхээр өвөө маань Монгол нутагт хайлагдаж байсан жангарыг одоо эрдэмтэн судлаачид найз нөхдөйгөө нийлж цуглуулад тэрийг тухайн одоо халимаг жангартаа тулгаад яг Монгол жангар нь юу гэж байна давхцсан утгуудыг хасаад цомготоход эмэгтгэхэд Монгол хүний хайлсан жангарыг эмэгтэж гаргасан гэсэн. Манад одоо хийгдэж байгаа жангарууд бол үндсэндээ халимаг жанрын орчуулга гэж дийлэнх эрдэмтэд үзэж байгаа. Бидний хувьд бол яг жангар судлаач биш болохоор одоо энэ биш гэж хэлж чадахгүй, зүгээр бид нар өвөөгийнхөө бүтээсэн жанрыг хэвлүүлж олонний хүртэл болгож байгаа л. Одоо жангарын 17 бүлгийг одоо бүлгээр нь л одоо боловсруулахад одоо хичнээн жил орсон юм бэ мэдэхгүй. Тэгээд 30-40 оноос 40-50 оноос л эхэлсэн юм шиг байгаа юм. За тэгээд аав маань яг багаасаа одоо манай монголчууд чинь үлгэр туйл одоо аавын маань багт бол туйл их ярьж өгдөг байсан гэж байна. Тэгээд туйл хайлдагч хүн одоо тэр дарагчууд отгийн тунтгар дархан гэдэг хүн туйл хайлдаг байсан гэн. Тэгээд тэр туйлыг хүүхдүүд нь дуурайж тоглодог байсан гэн. Тэгээд айл болгон нэг үлгэрчтэй, айл болгон хушуу болгон туйл яригчтэй. Тэгээд одоо Монгол орн тэр чигтэл үлгэр туйлсын орн байсан гэж манай аав маань дуртгалдаа бичсэн байна. Тэгээд аав маань хизээний л энэ туйлаа ингэж бүтээх юмсан гэж мөрөөдөж явсаар байгаад 84 онд энэ жангар туйлаа бичиж дуусгасан байна. Орчуулагч Яруу найрагч Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Жигжид Сүрэнгийн нэргүү манай өнөөдрийн шинэ номын сан болонд оролцож байна. Жигжид Сүрэнгийн нэргүү нь Хинтээ аймгийн Норлон суманд 1956 онд төрсэн Монголын орчуулагч, яруу найрагч, сэтгүүлч. Орос, Америк, Польш, Итали, Герман, Францын зохиолч, яруу найрагч, нийтлэл сэтгэгчдийн 30 гаруй бүтээлийг монгол хэлнээр хөрвүүлээд байгаа юм. Тэр дундаа Польшийн Бердинанд Осендовский, Америк нэгдсэн улсын Айн Рэнд, Оросын Эдуард Топл, Владимир Высоцкий, Михаил Веллер, Владимир Войнович нар болоод Иракийн ерөнхийлөгч Аксам, Саддам Хусейны бүтээлийг монгол хэлэнд анхудаа орчуулсан хуй. гэдэг бол хөлс нэгтгэхгүй профессор. Хинтээ аймгийн Норлон сумын баг сургуульд байхтай юм да. Манай сумын одоо Худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүрийн аж үйлдвэрийн барааны тасагт өөрөөр хэлбэл даавуу зардаг, эсгээ гутал зардаг, тиймэрхүү тасагт анхудаа намайг одоо 3 дугаар ангид байхад аав маань номын тасаг нээгдэжээ гэд. Тэгээд 2-3 ном авчирсан. Тэгээ миний анхны уншсан уран зохиолын номнууд бол ямар ном бэ гэхлээр Үл мэдэх нарны хотод гэж Ноосвын Оросын одоо зөвлөлтийн маш алдартай тийм ном байсан. Одоо ч бас байдаг байх. За тэр 1001 шөнийн үлгэр аавын авчирсан л ном шүү дээ. Солонгосын хувьсгалын тухай нэг уран сайхны газар гэж арман байсан. Тэр за дээр нь тэр Нямбуугийн Нямдорж байгаа Онон хатан гэж ийм 4 номыг юунаас авчирсан. Тэр анхлан манай сумд номын
тасаг нээгдэхэд тэгж л ухаандаа бид уран зохиол гэдэгтэй анхлан танилцсан юм л да. За тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө одоо тэгээд өөрөө ном хөдөлж авч эхэлсэн цаг маань бол 6 дугаар анги төгсөөд буюу 1970 оны 100 ээжтэйгээс тэр Доронтой аймгийн Чаавалсан хот байсан гадаад худалдааны дамжлага баазын ноосны тасаг гэж байсан. Ингээ хаанда хөвөр адууны дэлсүүл ялгадаг юу цагаан араар нь уснасыг ялгадаг ачдаг савлдаг тоосыг нь тэрэн зуны хаамралтаар ажил хийгээд тэгээд анхны хөдөлж авсан ном маань бол тэр бонхон толгойн бонхны дэлгүүр гэж байсан тэнцээ намын тасаг байсан. Тэнцээгээс анхны хөдөлж авсан ном маань бол нэгдүгээр тэр юу юм? Монголын ноос тавчаа 1957 онд эвлэгдсэн тэр ном. Хоёрдугаарт Сервантесийн Дон Кихот гэж ийм хоёр номыг хөдөлж авсан. Тэгээд тэрнээс хойш явдаа бас багсаг ном цуглуулсан сайхан номч байсан хуучны. Тэгээд намайг нөгөө хойш сургуульд явсан хаагуур дүүнэр гэдэг чинь дүүнэр шүү дээ. Тийм ээ. Зарим нь одоо 3 настай энтрүүлсэн чинь дүүнрийн маань одоо хандаа гэртээ үлдсэн чинь тэгэл одоо тэр буцаад ирэхэд нэлээд номуудыг маань үгүй болгосон байсан л да. За тэгээ хойноос бас жал 100 орос ном авчирсан. Тэгээд л 80-аад оны дундуураас 80-аад оны юунаас 70-аад оны сүүлээс ажил хийж эхлээл тэгэл янз бүрийн ном ер нь сонголтгүй янз бүрийн ном их цуглуулсан л да. Одоо нэг 2000 нилийн гаруй ном байгаа байлгүй дээ. Миний номын ухаандаа ер нь бол юу болсон номын сангийн одоо дээж болсон би номнуудаа хэлэхэд бол хамгийн түрүүн одоо ухаандаа Монгол бичиг дээр хэвлэгдсэн 60-аад оны ер нь би ингэж боддгоо шүү дээ 56 оны Хрущевийн дулаарлаас хойш Монголын ухаандаа соёлын сэргэн мандалд болсон. Ялангуяа ном соёлын сэргэн мандалд болсон. Тэр үеэс хойш одоо ухаандаа манай агуу их эрдэмтэн агуу их соён гэрүүлэгч Дамжин Сүрэнгуант хэвлэж эрхлэн хэвлүүлсэн хуучны энэ судрууд. Тухайлбал би энэ чигээс эн чинь одоо ухаандаа 50-аад оны сүүл 60-аад оны ихэр хэвлэгдсэн номнууд ч дандаа төмөр барын зарим нь одоо Улаанбаатар хэвлсэн, заримыг нь Бээжинд хэвлсэн, заримыг нь Москвад хэвлсэн номнууд байдаг. Энэ чигээс би та нарт нэг юм үзүүлээ л да. Манай монголчууд номыг хизээ хойч гисэн ухаандаа дэхэн үед бол одоо ингээд ийм номнууд ингээд яадаг байж. Баримтглаад ингээд хадгалдаг байж. Эсвэл байна ингээд шоголтой. Энэ дотор ингээд шоголтой, модон хайрцагтай тийм үү? Гэтэл байна сүүлийн үед яасан бэ гэхээр энэ сүүлийн үед гэдгийг би бодохдоо бол 60-аад оны үеэс эхэлсэн юм шиг байна. Тэр энэ тухайлбал Монголын уран зохиолын дээж 100 бэлэг оршвэ гэдэг энэ ном. Тийм үү? Тэгэхээр байна энийг Сан Дэлэг гэдэг хүн хонд Доронтой аймагт жолооч байсан хүн над бэлгэлсэн байхгүй. Ингэж хүртэл одоо энэ чинь ухаанд ийм ногоон юутай ном шүү дээ. Нингэн авцтай. Гэтэл байна ингэж бүр ингэж үдээд ингээд эрээн давуугаар яагаад энэ чинь одоо ухаанд жонхоо гар наагаад тэгээ илүүрдээд тэр үед ухаанд одоогийн энэ дүүчин том жоохон иймхэн юмар ингээд илүүрдээд ингэж авцалж хадгалдаг болсон байна. За тэгэхээр яасан бэ гэхээр би бол сүулт нь энэ англиа нэг хэсэг нь 36-ын тайлбар талгээд байдаг. Тэгэхээр яг би ч юм уу техникийн мэргэжлийн санаатай тийм үү? Ингэж үдч уламжлалаар нь хаан эртний уламжлалаар ингэж хаанд ингэж зүгээр аваачаад амарчлаад цахилгаан хөрмөөр нүхлээд боогоод тийм үү? Энэ юугаа энэ чинь тэгээ зарим нь олдоогүй. Бас цаашдын алсын бодлоготой. Олдох юм бол ард нь хийгээд л боолтоо уцгаад л тэгээд ингэж энэ намайг хадгалах л санаатай иймэрхүү юм. За энэ ийшээгээ үл яах вэ гэхээр за энэ хүртэл миний орчуулсан бөгөөд бичсэн номнууд байгаа юм да. Би чинь нэг 2005 оноос эхлээд ерөнхийдөө идэвхтэйгээр ном орчуулж эхэлсэн.
Тэгээд энэ хооронд нэг 30 гаруй ном орчуулсан байна. Нэг 10-аад ном өөрийн нийтлэл, яруу найргийн ном, тэмдэглэл, зохиол энтрэх энэ байдья. Энэ чигээс одоо их сонь ном үзүүлье. Энэ чи ухаанда энэ чигээс одоо хамгийн эхлээд энийг үзүүлье л да. Миний одоо түрүүчин хэлсэн 6 дугаар анги төгсөөд хөдөлж авсан Монголын улс товчоо маань энэ 57 онд хэвлэгдсэн ном. Би энийг яг өөрийн гараар өөрийнхөө анхны хөдөлмөрийн хөлсөөр хөдөлж авсан ийм ном. Энэ. За, дараач энэний өмнө талд 1947 онд Монголын улс товчоог дамжин сүрэнгүй 1947 онд уйгурчин бичгээр анхлан гаргажээ. Энийг 1987 оны 4-р сард манай улс сувгийн ажилтан Янжмаа гэж өвгөн байсан. Над бэлгэлсэн. Энэ Янжмаа гэдэг хүн өвгөн ямар учиртай вэ гэхээр одоо хэний Стачтан дугуун Улаанаран гэдэг арман дээр гардаг дүгэр бичээч гэдэг хүний хүүхэд. За энэ нөгөө юу? Монголчууд ингэдэг байхгүй юу? Манай бид нар одоо өнөөдөр 1947 онд анхлан Монгол бичгээр гарчээ гэж тийм ойлголттой байдаг. Ер нь саяхныг болтол шүү. 1941 оны 1-р сард анхлан Наука гэдэг сэтгүүл гарчээ. Энийн сүүлд бидний мэддгээр шинжлэх ухаан амьдрал гэдэг сэтгүүл юм аа. Хэмжээ нь энэс арай том л доо. Би нэг сканердж авсан. Энэний энэч Монголын улс товчоо анхлан хэвлэгдэж эхэлсэн байдгийг. Эхний 7 бүлэг нь 2 дугаар дамжиж хэвлэгдсэн байдаг. Энэ хоёулаа энэ дотор байгаа. Тэгэхээр 1941 оны 1-2 дугаар сард эхний 7 бүлэг нь хэвлэгдэжээ гэдгийг ойлгох хэрэгтэй. За энэ ч дөнгөж сая яасан нөгөө агуу их Кафаровын нуус товч анх удаа нөгөө юун дээр хэвлэгдсэн, орос хэлээр хэвлэгдсэн, орчуулагдсан ном энэ. Энийг би Монгол хойшоо үндэл загчил Канаанд болж авчирсан байхгүй юу? 1866 онд хэвлэгдсэн ном. Анх удаа орос хэлээр хэвлэгдсэн. Тэгээд энэ Кафаров гэдэг хүн яасан бэ гэхээр анх удаа Монголын улс товчоог дэлхийд түгээж өгсөн хамгийн буянтай хүн энэ хүн. Нөгөө Монголын төвхтэй холбоотой элдвэдийн номнууд байж л байна. Энэ ч үл яг хөтөмний юу гэдэг Монголын орчин үеийн зохиолчдын. Гэхдээ орчин үеийн гэх нь хаашаа юм арвж байгаас эхэлсэн. Бас л одоо ер нь гайгүй номнуудыг тэр бүхнийг би чадахгүй. Тэр бүхнийг бас заримыг нь холгойд алдсан, хүнд алдсан тухайлын чи Доржин Гармагван энэ ч байж байх хэвээр номны нэг гэтэл Доржин Гармагван харуулалтай гэж арман байдгийг. Маш сайн арман. Тийм үү? Тэр энэ байхгүй л байна л да. Энд чи арвжаа нацагд орж нөгөө шиа юу шинтэргээд ингээд яадаг. За энүүгээр үл яах вэ? Ерөнхийдөө бас юу номнууд. За энэ ч бол ингээд дэлхийн ялангуяа Оросын гайгүй зохиолчдын юмнууд байдгийг хаанда энэ Пушкинч байж явах шиг. Гэхдээ энэ Пушкин бол 51 оны хэвлэл. Тийм үү? За энэ ч нь болохоор дэлхийн улс төрчдийн том зүтгэр улс төрчдийн яах одоо хөвсгөлчд эрдэмтэд тэдний тухай дэлхийн бас нэг шилдэг гэсэн номнууд байдгийг. За энэ чигээс байгаа ганц 2 номыг танилцуулбал энэ ч тухайлбал юм байна л да. Английн ухаанд хамгийн одоо энэ алдартай яруу найрагч байсан Байрон гэж юм байдгийг. Одоо ийм энэний англи хэлийг бол Америкчууд бол бүр мэдэхгүй, мартчихсан. Англичууд ихэд ер нь бол гайгүй сэхэтнүүд л эрдэмтэд мэдхээс биш энэний англи хэл бол одоо хазрагдсан гэж залуучууд нэрлэх үз. Жинхэнэ нөгөө нэг шилдэг англи өгнөч энэ дээр байж байгаа байхгүй. Энэ орос хэл дээрх ном л доо. За энэ чи ухаанда Пушкинч байж байгаа жишээтэй эсвэл энэ Мафасаны нөгөө нэг хонгор найз орос хэл дээр Махтам Кули гэж энэ номыг Чойном барьжсэн ном. Чойном Махтам Кулиг
казахерон аригчуд магтамгүйлийн шүлгүүдийг нэлээд орчуулсан байдгийг. Тэгээд тэр барьж байсан номыг одоо чанамын сүүлчийн шав над бэлгэлсэн. Чи энийг чадвал бүгдийг орчуулаарай гэсэн гагцхад харин манай залуучууд одоо энийг уншаагүй юу гэдэг дээр нь яач чадаад байж байгаа. За эсвэл байна одоо нөгөө нэг алдартай юу гэж 12 санд л орос хэл дээр хамгийн анхны хэвлэл. Энэ ёстой хүний тууж 1953 онд монгол хэл дээр орчуулагджээ. За энийг хэн орчуулсныг харъя. 1900 орчуулсан Эл Тойв гэдэг хүн. Редактор нь Эс Удулгай. Удулгай тэгэхч за Удулгай чи 21 онд төрсөн хүн. 53 он хүртэл 32 настай байсан байна шүү дээ. Нөгөө агуу номчийн хамгийн анхных нь хэвлэл. Нөгөө нэг миний орчуулсан Сергей Есенич гэдэг юм уу, Высоцкий гэдэг юм уу, Евтушенко гэдэг юм уу нэгээр байгаа. За энэ тавайлал энийг би нэг бас нэг үзэгчдэд хөрөгчд. Сказание о мамаю побоище гэж байгаа. За энэ ямар учиртай вэ гэхээр мамаюун тулааны тухай цаддаг гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр нөгөө ерөнхийдөө алтан ордны улсыг үгүй хийх замыг нээсэн юу юм л да тухай. Гэхдээ энийг байна ингэдэг. Энэ хуучнаар нэн ингээд юугаар ингээ гаргасан байж тэр үе энэ чинь 1200 биш 1300 хэдэн оны үед байдаг үлээ. 1380-аад оны үед орос хэл дээр зохиогдсон. Манай нуус товч ашигл гэдэг байхгүй юу? Энэний өмнө талд Оросын юунд орох юм бол Оросын түүхтэй холбоотой ном гэдэг энэний өмнө талд орох юм бол тэнцээ Игрийн хорооны тууж гэж байдгийг би тэрнийг үзүүлэн бас анхных нь юу над байгаа. Энэ тэгэхээр ингэж энэ хэвлэж ирсэн байж та гараар тийм үү. Гэхдээ энийг өнөө болтол би Монгол руу орчуулах байтугай Оросууд бүгдийг нь тайлж уншиж чадаагүй байгаа байхгүй юу? Тайлж уншсан хэсгээл энэ ч жаахан яасан байдгийг. Ханда энэ ч оруулсан байдгийг. Энэ ном. Тэгээд доошоо явах юм бол би бас нэг энэ ингэж байгаа. Тэр хүн аратан бурхтыг зохиосон алдарт Эсэндовский байна шүү дээ. Тэр чинь ер нь дэлхийд дээр 2 номоор л алдарсан байдгийг. Нэг нь Ленин гэдэг ном, нөгөөх нь хүн аратан бурхад гэдэг ном. Тэгээ Монголын тухай. Тэгээ энэ 2 номыг нь зөвлөлтийн ард түмэнч, Монголын ард түмэнч унших хэрэггүй байсан. Орчуулах байтугай унших хэрэггүй байсан. Хориотой байсан. За тэгэхээр яасан бэ гэхээр хүн аратан бурхтыг би чинь 98 онд орчуулсан тийм үү. Түүнээс хойш энэ номыг нэрээд л байдаг байсан. Энийг олж орчуулах юм. Тэгсэн чинь аз болоод Оросд биш Белорусд орчуулсан. Белорус гэдэг чинь бас Орос биш шүү дээ тийм үү. Тэгээд Белорусд би төгссөн, орчуулсан. Дараа нь тэгсэн чинь энийг Польш хэл дээр нь олж авсан. Польш хэл дээр нь одоо энэ Аганбаатар гэдэг нөхөр олж яг тэр үеийн 1900 одоохон харчээ. 1931 энэ чигээ 1931 онд хэвлэгдсэн 2 дахь хэвлэл нь. Энэ номыг Францад, Германд шатааж байсан. За тэгээд дараа нь энийг яасан бэ гэхээр энийг 2000 хэд онд 2012 онд орчуулсан юм байна. Тэгээ энэ бол Лениныг 2 талаас нь эерэг сөрөг 2 талаас нь үтсэн дэлхийд алдартай ном. Эмлэн байдгийн тэгээд бас яг 3 хэл дээр хадгалчаад байж байгаа юм. За энэ чивэл бас л ухаандаа нэг дэлхийн шилдэгүүч гэдэг юм уу одоо соён гэрүүлэгчтэй нэг гол ном байд юм л да. Тухайл одоо Евтушенкогийн номыг би энэ ч нэг сайхан ном харуулъя та нарт. Тухайл дэлхийн шилдэгээс ихэд энэ нөгөө нэг агуу их Консуэла Жорж Сандын ном. Энийг би 1972 онд хэвлэгдсэн ном юм байна. 76 онд хаад нэг оюутнаа Орос оюутнууд балалдаж уншаад байхгүй юу.
Тэгэхээр манай нэг найз улгаалаад авчираад миний чамдаанд хийцсэн. Энэ их чухал ном байх шүү. Оросууд яагаад булаацалтаад байна гэдэг. Тэгээ авчираад миний чамдаанд хийцсэн. 100 тэр чи 3 дугаар курст 76 онд хаад 100 авчирч гэртээ уншаад тэгэл орчуулна гэж тэр мөн хөөхд байхдаа боддог байсан. Тэгээ юу намайг орчуулахдаа мантай нэг агуу их амаргуу орчуулсан л да. 2 тусдаа ном болгож. Тухайлбал энэ аль эсвэл байна энэ байгаа. Курт Вельтхайм гэж Америкийн хамгийн сүүлчийн сонгодог зохиолч. Нөгөө юу ч юм. Хүн аратан бурхад ч нөгөө Ленин шиг. Хүн аратан бурхтыг чинь Монголоос буцах замдаа ер нь юм ном бичээ гэж Осиндовс гэж яагаад англи хэлээр орчуулсан. Биш бичсэн. За энэ ч үл яг ерөнхийдөө нэг хэмжээ томтой. Доод талд нь бол одоо хаанда миний хэрэгэлдэг бүх словарууд байгаа. Одоо за зарим нь бас тэр бичгийн өрөөнд байгаа хаа. Энэ ч ихтэл одоо тэгэл ургамлын тол, газар зүйн тол, юуны тол, биологийн тол энэ төргээд шашны үхэлгийн тол энэ төргээд бүх юмнууд байх хэрэгтэй байхгүй юу? Байдгийг гадаад хэлний тол. Одоо хавта ерөнхийдөө нэг нямсрангийн ташилбарын анхны лавгийн лавгсрангуан биш яв холонгуан энэ яруу найргийн номнод байт. Өөрөөр хэлбэл гэхдээ дандаа анхны хавлууд байт. Энэ чивэл миний хэдэн нэг орчуулсан номнуудын их орс номнууд энэ төргээд нүгээр тиймэрхүү юмнууд байт юм аа. Манай Монгол улсын хамгийн анхны ардын хувьсгалын дараа хамгийн анхны хэвлэгдсэн ном энэ байна. Энэ Дарган нутгийн хошоо захиргааны дүрм гэсэн ийм ном байдгийг. Энэ одоо жинхэнэ нэг муутуу цаасан дээр гэдэг ийм учиртай ном. Энэ ухаанда яагаад энийг үндсэн хуулиас өмнө хэвлэх болсон юм бэ гэхлээр энэ чи юм байгаа шүү дээ. Яагаад үндсэн хуулиас өмнө хэвлэх болсон юм бэ гэхлээр дарангагч нэг хятад улаацалтад байсан байхгүй юу? Энэ одоо ингээ хардаа. Энэ ингээд энэ харцаа үстэй. Энийг хоёр талаас нь хавилдаг. Нэг цаасан дээр ингээд нэг цаасны 10 өргөө хавилчвал гэрэлтээд байдаг байхгүй. Энийг ингээ харлаа да тий. Энэ. Тийм байгаа үстэй. Ингээ гэрэлтчихдэг. Тэгээ тэр үед ингэж хавилж байсан байж тээ. 1923 онд хэвлэгдсэн. Энэ бол одоо хаанда Монголд ардын хувьсгалын дараа анх удаа хэвлэгдсэн юм байна. Энэ Монголд уран зохиолчдын бүлгэн буюу одоогийн Монголын зохиолчдын эвлэл байгуулагдаад одоо энэ нэг сард 90 жилийнхээ хийх гэж байна тийм үү. 29-нд байгуулагдсанаас хойш анх удаа нэг зохиолчоор дагнаж уран зохиолын бүтээлийнх нь эмгтгэл гаргасан энэ. Энэ Дашдаржийн Нацагдоржийн төвөр зохиол. Зохиолын төвөр гэж байгаа үстэй тий. Энэ ч хэн өмнөх үг хийсэн байдаг вэ гэхлээр нөгөө нэг муунарт нь ч яахан нөгөө их агуу их цэд амтнсрангуй. Цэд амтнсран. Хэдэн онд 1945 онд. Гэхдээ уурчин гар шүү. Харж байгаа үстэй тийм үү? Тэгсэн мөртлөө энэ чи улсын хэвлэл Улаанбаатар 1945 он гээд Кирилл үсгээр биччихсэн байна. Энэ хуучин байсан Монгол улс гэж байгаа. Хуучин байсан л гэж байгаа юм уу да. Энэ одоо хэдэн онд гарсан мэт. Монгол латин үсгийг аваад нэг хэсэг нь 10 жил болсон шүү дээ. Латин. Тэр хэл дээр ухаандаа үсэг дээр гарсан Монголын тухай сэтгүүл юм уу? Ер нь нэвтрихий талч юм уу? Гэмээр ийм байдгийг. Энэ чигээс гэхдээ энэ ч зураг нь гиндэн байж байна. Бадрах Шижээ Бадрах 2 гэж ярьдаг шүү дээ баруунтнууд. Тэр 3 баруунтны чинь зураг байж байна. Тэгэхээр баруунтны үед уу 1931 оноос өмнөхөн хэвлэгдсэн ч байж магадгүй. Энэ ухаанда Төв хорооны хяншилах хянан байцаа комиссийн дарга нөхөр дэндвч гэж яах шиг.
чаалсан. Энэ чаалсан гээ юу гэж Монголын хувьсгалыг анх үүсгэхэд оролцож ирсэн нөхөр чаалсан гэдэг энэ ч байсан. Энэ ч тэр байтугай дэмдийн зураг байж байгаа. Гэх мэт энэ ч ингээд мал хичнээн толгой байна уу юу энэ төр гэдэг аж үйлдвэрийн аж хөгжиж гэнэ энэ төр гэдэг. Тэгэхээр энэ 1930-аад оны ном юм шиг байна. Намын үнэ сонины 1944 оны 4-р сарын хэдэн гэж байна уу? Айн баларцсан байна. 21 гэж байна. Энэ сонин байдгийг өөрөөр хэлбэл толгойг ингээд крилээр хийчихсэн. Доторх нь яах вэ гэхээр монголоор байж байна. Энэ дотор ямар сонирхолтой юм байна вэ гэхээр энэ чи юм байдгийг. Ардын хувьсгал цэргийн хувцсыг дөрөв тувцсыг сольжээ. 44 онд. Ухаанда энэ батлиц ямар шүү ах юм, погон ямар шүү ах юм, маршлинг хувцс ямар шүү ах юм, малгай ямар шүү ах юм энтергээд ингэсэн нэг юм байж идэв. Бүгд найрамд Монгол Ард улсын хураангуй түүхэн хавсралт зургууд гэдэг энэ одоо 50-аад оны сүүл үе эхэлдэ. Энэ чи одоо нэг бүх юунууд өртөө мөртөө одоо хошоо нутгийн зураг ингээд энэ байж идэв. Одоо тэгээд би юм болгож чадсангүй. Энэ ухаанда юу байна? Энэ хэдэн манжийн талхилдлын үе Монгол орн гэсэн. Бүх юунууд нь байж байгаа энэ чи. Хошоо одоогийн тухайлбал Хинтээ аймгийн Наруулан сум урд нь ямар газар нутагтай ямар юутай. Гэхдээ энээс хойш зургууд бол зөндөө олдсон л доо. Бас ташрамд хэлэхэд бас нэг энэ. Энэ бол дэлхийн газрын зураг. Энэ хамгийн төгс болсон анхны хувилбар. Гэхдээ энийг сүүлд нь хуулбарлаж дахин яасан анхны хувь биш л дээ. Ийм байж идэв. Энэ дээр ухаанда Монголыг Тартари гэж бичсэн байж идэв. Татар гэсэн үг. Тийм үү? Энийг ингээд Тартари гэж бичсэн байж идэв. Энэ ч 1400 хэдэн онд тийм 1400-аад оны сүүлээр хийгдсэн. Дэлхийн хамгийн анхны хамгийн төгс төгөлдөр газрын зураг. Ухаанда та нар одоо ингээд хар. Энэ ч нөгөө Австралич байхгүй гоц. Австралийн хойд Япон гэхэд дөрвөлж юм байж байгаа. Энэ ухаанда Игрийн хорооны тууч. Дамжин Сүрэнгуан шин орчуулга. Уг нь Игрийн хорооны туужийг 1957 онд Хэперлэгөө орчуулсан байдгийг. 1957 онд тэр хувь нь байхгүй. Игрийн хорооны туужийг би дөрөв хэлсэн тийм биз дээ. Энэ бол 1980-аад оны үе Оросын ухаанда бангуудын хоорондын тэмцлийн тухай гардаг. Эх оронч баатарлаг энэ чинь туйл шүү дээ. Туйл. Энийг Дамжин Сүрэнгуйс үлд нь Берлэгон орчуулсныг сайжруулад 1986 онд анхлан хэвлүүлсэн байдаг юм байна. Тэгвэл энэ ч Орландо Баатарын тууж гэдэг чинь бол нөгөө нэг Итали, Испани гэж явчихж байгаа. Дэлхийн мөн хамгийн анхны туйл гэж үздэг байхгүй юу энийг? Дэлхийн хамгийн Европын гол туйл гэж үздэг байхгүй юу энийг? Ухаанда энийг бол Оросын гол туйл гэж үздэг тийм үү? Энийг Европын гол туйл гэж үздэг. Монгол одоо хангай Берлэгөө орчуулсан. Энийг хэдэн онд байна вэ? Одоо 69 онд гаргаж ирсэн юм байна. 57 онд Берлэгөө энийг гаргаж ирсэн байх нь шүү дээ. Чингис хааны төрсөн дэлгүүн болдог хаа байна вэ гэдэг. 1960 онд цэд орцсон гэдэг хүн гаргажээ. Энэ ч энэ дордсон өөрөө судалсан юм бишээ. Жамсрангийн цэвэн, онхтын жамин тийм үү? Хэперлэгөө юу гэж ярьж байсан, Эренчингөө юу гэж ярьж байсан, Дамжин Сүрэнгуй юу гэж ярьж байна вэ гэдгийг 1960 онд нэгтгэхэд тэгээд 62 онд Хинтээ аймгийн Дадлан суманд тэрнийг жинхэнэ одоо Чингисийн төрсөн нутаг байна гэж агуучуул тогтоосноор хөшөөг нь босгосон. Ийм ном байдгийм шүү. Одоо Чингисийг судлаачид маш сайн судлаачид гэж өөрийгөө тоодог хүмүүс энэ номыг үзээгүй явдгийм шүү. Ийм ном байдгийм шүү нэхэд минийгч. За энэ манжийн даралд орох
Монгол халах Монгол гээд 1941 онд хэвлэгдсэн юм байж. Манайхан чи манжийн түүхийг мэддэггүй. Алтан ордны түүхийг мэддэггүй. Алтан ордны түүхийг унших вовш хориотой байсан. Судлах бүр хориотой байсан. Тийм үү? Перлего ухаанд хойно сурчгаад Алтан ордны түүхийг судалсныхаа төлөө хөөгдөж ирсэн байдаг байхгүй юу? Гэх мэт нарийн ширийн байдгийг. Гэхдээ энийг бол юу байдаггүй маа. Автор нь байдаггүй. Ямар хүмүүс үтсэн байдаггүй. Ийм нэг ном байдгийг. Эренчингуан орчуулж 1963 онд гаргасан Үүлэн зардас. Дорн дахны хамгийн гайхалтай яруу найраг. Энэ байна. За тэгсэн чинь энэ ч Хёнгуан орчуулсан Дамжинсрангуан мөн 1963 онд орчуулсан Цанин жамцын Ямгийн дуулал гэдэг. Тийм үү? Зүйтэй сайхан цагаан сарн зүүн уулын цаанаас сурган зүстэй сайхан охины царай зүрхний донд үргэлж ургана гэж. Энийг Орос руу бүр хэзээ сүлд. За би энийг харъя. 1983 онд орчуулжээ. Тэр 6 дугаар далай нам Цанин жамцын Ямгийн дуулал гэдэг шүлгийг Хёнгуагаас 20 жилийн дараа орчуулжээ. Эренчингуан 1972 онд гаргасан эхнүүд ларман. Заан залуудад бас үгнэн дотор байх хэвээр би олохгүй л байна л да. Мөн анхны хавил. Өнөр нь хүртлөөр байдгийг шүү дээ хоочин номнуудын. За тэгсэн чинь цаашаа яасан бэ гэсэн чинь Декамерон гэж одоо хондо 1983 онд манайхан их хүнссэн да. Энэ үл ер нь бол юуны хамгийн анхны хондо сэргэн мандал Италийн сэргэн мандалтын үеийн юунд гарсан хамгийн анхны том эротик зохиол байдаг байхгүй юу? Монголчууд маш. Гэхдээ энэ чинь эротик зохиол юугаар агуу байдаг вэ гэхээр хамгийн уран үгтэй, хамгийн тансаг илэрхийлэлтэй байдгаар агуу байдгийг. Өшөө юугаар агуу байдаг вэ? Аливаа зохиолч юугаар агуу гэж үздэг вэ гэхээр тухайн ард түмнийхээ ерөөлийг хэр сайн хэрэгжилж гэнэ үү? Хараалыг бас хэр сайн хэрэгжилж гэнэ үү? Тэгээд эротик зохиол хэрэгжиж гэнэ үү? Хаанда салхин сарны явдлыг хэд төвшилж гэнэ үү? Энэ бол дэлхийд алдартай ном. Энийг гэтэл байна манайхан гэсэн байгаа шүү дээ. Энэ чинь 1900 энэ нөгөө саяны хэлсэн Дашнимгой Цэвэн Жамсранов 1937 онд энийг хуучин бичгээр Москвад гаргажээ. Нөгөө Декамерон их чинь. Декамерон хэмээх бичих гэж байгаа үстэй. 1900 одоо харуулъя та нарт. 1936 он гэж. Москвад явсан байдаг байхгүй. Орчуулад Орос эхнэн Италийн сэргэн мандалтын үеийн салхин сарны явдалд юунууд Оросын Кирилл бичгийн хамгийн анхны цагаан толгой. За юу. Оонда манай Монгол бичгийн цагаан толгой миний аавын хэрэгжилж байсан гар хүчмэл цагаан толгой тэр баримттай ном дотор байгаа л да. Оросын 1694 онд Москвад хэвлэгдэжээ. Бүүнин гэдэг хүн их барыг нь сийлжээ. Энэ тэгээ яах вэ гэхээр нөгөө анхны сурч байгаа хүмүүс зориулсан зурагтайгаа энэ зурагтайгаа тэрнтэй холбоотой үсгтэй шүлэгтэй. Гэхдээ сүүлчийн нөгөө юу л да. Өөрөөр доорэмл хэвлэлтэй. Сүүл дахин хэвлсэн. Нэт он дахин хэвлсэн байлаа да. 81 он дахин хэвлсэн. Ийм нэг ном. За өшөө одоо хэдийгээр бүх юм интернетэд байгаа ч гэсэн ном шиг юу байхгүй. Ном шиг үнцэнтэй юм байхгүй. Энэ хэд Оросын түүхийн бүрэн нэвтрхий толж. Полный энциклопедический справочник история Оросын. Тийм үстэй. Яг лавлах. Нэвтрхий толын лавлах гэсэн үг. Ийм байд энэ одоо хэдэн он хэвлэгдсэн өнгө саяник хэсэг жаргал гэж манай ангийн нөхөр доронтод байдаг. Цагуурын инженер байсан хүн над гэлгэллээ л дээ 2003 он. Гэхдээ эн чинь өөрөөр хэлбэл байна. Грамотны байсан үед гэж
хэлээ л да. Оросууд ч бас манайхантай адилхан үг хэлээ бас жаахан таахаа байсан, бичгээ гадаадын үг хэрэгэлдэг байсан. Болсон үсгийн дүрмийн алдаа их гаргадаг болсон шүү дээ. Манайхны дайчаад актер их гаргахгүй л дээ. Тэгдэг болцсон. Тэгэхээр энэ байна сайн цагийн үед хэвлэгдсэн юм байхгүй юу? Сайн цагийн үед хэвлэгдсэн Оросын түүхийн бүрэн хэмжээний лавлах ийм байдгийг. За иймэрхүү шүвдээ. За Монголын тухай хамгийн одоогоор надад олдоод байгаа хамгийн эртний номыг би танилцуулъя. Энэ гэхдээ би хойш нь хүмүүстэй холбоо барьж иж канондуулж авсан. Энэ Монголын тухай Европ Марко Пологоос хойш Европод гарсан, Оросчин ч гэсэн Европ шүү дээ. Ялангуяа орос хэл дээр гарсан Монголын тухай хамгийн анхны хамгийн том ном 3 бот ном 1820-оос 21 онд монголоор дайран хят руу очсон хүний аян замын тэмдэглэл. Ийм ном байдгийг. Франц, Англи, Герман, Чехэнт 20 дугаар зууны Марко Поло гэдэг. Ном гэдэг бол хөлс нэгтгэхгүй профессор гэсэн. Тэгээ энэ хэдэн ном байж хад би хинээс ч юм гортохгүй. Мэдээ гэсэн юм номнуудаас аавна. Ер нь интернетгүйгээр баг даанч одоо энэ дотроос ухаж явах хэн хэцүү. Тийм ээ? Хадгалж явах нь хэцүү. Оросуудын нэг үг байдаг шүү дээ. Үзгээр бичснийг сүхээр завшиж арилгаж болохгүй гэж. Тэр л байхгүй. Тийм учраас ном гэдэг юм. Одоо мэдээжийн хэрэг интернет сайхан л да. Гэхдээ л намайг орлохгүй шүү дээ. Чи өнөр нь хүртэл тэр чигээрээ цагаан энергийн дотор явж байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр одоо хэний номын санг би бас танай телевизийн сэнхэрлэгцээр дамжуулаад хэний номын санг бас нэг сонирхчих бай гэж бодох юм бол үг нь бол одоо хаанда төдөөг номын санг сонирхмаар байна. Гэхдээ төдөөг бол хөршгүй оргил ламбын яма гэж одоо Чингис цаасаа сургуульд багшилж байгаа. Тэр хүнд маш их ном байх хэрэгтэй да. Би зүгээр хаяа гэрээр нь орж ирсэн болохоос ш нэг яаж байгаа ламбын ямаагаас ирнэ. Нилээ юм гарна байх гэж бодож шүү. Имлэн. Тэгээд дараагийн юугаар ламбын ямааг өттэй цуг олцголтгоо гэж та нарт ирвэ.